Techmec-ийн өмнөх дугааруудын нэгээр нь Intel-ийн CPU-ны талаар ярьсан шүү дээ. Intel-ийн i3, i5, i7 гэдэг CPU-нуудыг ярьсан. За тэгэхээр тэр контентийг хийж оруулсны дараа маш олон хүмүүс AMD Ryzen-ы талаар ярьж байгаа. Яагаад Ryzen-ыг ярихгүй байгаа юм бэ гэж комментүүдийг бол сэтгэлийг маш их хариулдсан байсан. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ AMD Ryzen-ы талаар илүү танилцуулъя. За тэгээд доторх ялгаа нь юу юм, тэр баахан тоонууд нь ямар учиртай юм бэ гэдгийг яриа. За хэрвээ та Intel-ийн CPU-ны талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа бол яг одоо энд гарч иж байгаа линкэн дээр дараад үзэх боломжтой шүү. За Ryzen-үүд гэх юм бол Ryzen 3, Ryzen 5, Ryzen 7, Ryzen 9 за тэнгууд хамгийн сүүлд нь одоо Threadripper гэдэг нэг амар сүртэй нэртэй одоо төрлүүд байгаад байна л да. За энэ төрлүүд нь ерөнхийдөө болвол одоо багасаа дээшээ илүү хүчин чадал нь сайжраад явж байгаа юм байна. За Ryzen 3-аас эхлэе. Ryzen 3-аас эхлэх юм бол хөвчлэн одоо гейминг буюу за өөртөө CPU-гээ тайлбарлахтай болвол энэ бол одоо entry level. За тэгээд mainstream буюу одоо өргөн хэрэглээнд зориулсан ийм CPU юм а гэж байгаа. За хэдийгээр одоо нөгөө нэг entry level гэж байгаа ч гэсэн ихэнх хүмүүс ерөнхийдөө гейминг зориулалтаар процессор босохдоо Ryzen 3 дээр босгодог. За Ryzen 3 дотор бас дотроо нэлийн өөр болоод явж байгаа тэрийг би үргэлжлүүлээд дараа нь яриад явна л да. За Ryzen 3 гэдэг юм бол 4 core-той тэгээд дээшээгээ 8 thread хүртэл ийм явдаг CPU байгаа. За core thread гэхээр зарим хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй. Хэрэв тийм бол түрүүний миний хийсэн линкэн дээр дарахаар core thread гэдэг одоо тэгээд single thread, multi thread гэдэг энэ технологийн талаар тайлбарсан байгаа шүү. Та бүхэн бас тэндээс ороод мэдээлэл авах бүрэн боломжтой. За Ryzen 3 үед тэгвэл ийм байна. За Ryzen 5 үед гэдэг юм бол өөрсдийг нь ярьж байгаа нь бол mid range болон high end төрлийн процессорнуудаа нэрлэж байгаа юм байна л да. Ангилж байгаа юм байна. За энд гэдэг юм бол 4-6 core-той тэгээд дээшээгээ 12 thread хүртэл явдаг. За multi thread 6 core-той 12 thread гэх юм бол нөгөө бидний ярьсан multi thread гэдэг энэ зүйл маань орж иж байгаа. За 7 Ryzen 7 гэх юм бол илүү нөгөө enthusiast гэдэг тал руугаа илүү одоо агсан түвшинд илүү одоо нөгөө нэлээд хүчин чадал шаардсан тоглоомоо тоглодог гэдэг ч юм уу, контент нэлээд их төлхөө хэрэгэлдэг гэдэг ч юм уу, тэр олон core болон олон thread-үүдийн тэр ач холбогдлыг гаргаж байгаа хүн дээр бол Ryzen 7 одоо ашиглахад боломжтой. За Ryzen 7 гэдэг юм бол 8 core-той 16 thread-тэй ийм CPU-нууд байт юм байна. За тэгэнгүүт Ryzen 9. За Ryzen 9-ийг эдгээр хэлэхдээ elite гэж хэрлэж байгаа байхгүй. За яг одоо нөгөө prosumer төрөлтөө болвол хамгийн дээдлийнх нь бол Ryzen 9. Одоо Intel-тэй бид нэр ярих юм бол i9 гэж гарсан шүү дээ, тэ. За тэгээд Ryzen 9 гэдэг юм бол хамгийн дээшээ 16 core-той. Тэгээд thread-ийн хувьд гэдэг юм бол бүр дээшээ 32 буюу 16 core даблцсан 32 thread-тэй хүртэл явдаг ийм CPU-нууд байгаа юм байна. За Ryzen 9-ийг ихэвчлэн болол одоо нэг workstation зориулалтаар ч юм уу эсвэл одоо нэлээд их юм рендерлдэг, encode хийдэг, боловсруулдаг, тооцоолол маш ихээр гаргадаг иймэрхүү ажил хийдэг бол танд магадгүй Ryzen 9 гэдэг CPU илүү зохимжтой байж болох юм байна л да. За тэгээд түрүүн би хэлсэн Threadripper буюу одоо хамгийн амар хүчин чадалтай CPU-г хүртэл харах юм бол баг ингээд Ryzen-ы 2 CPU-г ингээд игнүүлээд тавьсан юм шиг тийм том хэмжээтэй CPU байгаа. За энэ үед гэдэг юм бол бүр дээшгээ 64 core хүртэл явна. 64 core хүртэл явна гэдэг маань тэгээд дээшгээ thread-ийн хувьд гэдэг юм бол 128 thread хүртэл явдаг. Одоо ийм их core, ийм их thread-ээр юу хийх юм бэ мэдэхгүй. Наад лав хийх юм болтохгүй юм байна. Энийг бол мэдээж та бүр мэрэгжлийн түвшинд ашиглах хүмүүс бол илүү одоо нөгөө Threadripper гэдгийг бол ашиглах байх л та. За тэгэхээр 3, 5, 7, 9 гэдэг тоонууд бол ийм учиртай юм байна. За тэгэнгүүт Ryzen 3 эсвэл Ryzen 5 гингүүд араас нь ингээд тоонууд байдаг шүү дээ. За жишээ нь 3700X гэдэг ч юм уу те. Тэгвэл энэ тоонууд ямар учиртай вэ? Тэр ард нь байгаа үсэг бас ямар учиртай юм бэ? За мэдээж 3700X гэдэг жишээн дээр ярихад хамгийн ихний тоо буюу 3 гэсэн тоо маань энэ хэдвэр үеийн CPU вэ гэдэг ярьж байгаа юм. 3700X гэдэг бол 3 дугаар үеийн CPU гэж юм. За тэгэхээр 1-р үе, 2-р үе, 3-р үе гэдэг ерөнхийдөө бол дээшлээд явж байгаа. За тэнгууд 2 дахь тоо нь 7 гэдэг нь бол одоо нэг performance level буюу power index гэж ярьдаг шүү дээ. Энэ тоо маань ихсэх тусмаа таны CPU-ны хүчин чадал нь ерөнхийдөө бол илүү дээшлээд явна гэсэн үг. Магадгүй одоо boost нь CPU-ных нь clock speed нь ихсдэг ч юм уу, эсвэл нөгөө turbo boost megahertz нь ихсдэг гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүчин чадлаараа ялгараад ирж байгаа юм байна л да. За энэ дээр нэг сонирхолтой жишээ хэлэхэд ерөнхийдөө бол 7-оос 8 гэсэн энэ одоо power index-тэй байх юм бол энэ бол enthusiast төрлийн буюу одоо нэлээд хүчин чадалтай CPU-д орж байгаа юм. Тухайн одоо generation-ы тухайн бүлийн CPU-тэй гэсэн үг шүү. За харин тэрнээс доошоо 4-6 болоод ирэх юм бол high performance-тэй орно. Ерөнхийдөө бол бас боломж. За тэрнээс доошлоод ирэх юм бол mainstream буюу ерөнхийдөө энгийн хэрэглээний CPU болоод ирж байгаа юм байна л да. За тэнгууд 33 generation 7 power index дараагийн 2 тон болохоор бид нар Intel дээр бас хэлжсэн энэ бол SKU буюу stock keeping unit. Ерөнхийдөө бол өөрсдөө CPU-г нэг CPU-г нөгөөдхөөс нь ялгахаар зориултаа гаргаж байгаа. Одоо тэр нөгөө unique number буюу тусгай дугаарыг хэлж байгаа юм байна л да.
За тэгээд хамгийн ард нь дөрвөн орон тодоо явж байсан хамгийн араас нь нэг юм өсгөнүүд гараад ирж байгаа. За Intel дээр ч гэсэн ерөнхийдөө бол өсгөнүүд гэдэг те. Хамгийн их түгээмэл хардаг өсөг юу вэ гэхээр AMD Ryzen дээр бол X гэж байгаа. За X гэдэг бол энэ CPU нь одоо 3700 гэдэг энгийн CPU байлаа гэхэд хэрэв ардаа X оруулсан байх юм бол энэ бол илүү high performance юм аа. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг нь илүү одоо сайжруулад turbo boost-ийг нь жийд юм уу түрүүн биесэн те. Эсвэл clock speed-ийг нь байдаг ч юм уу. Ерөнхийдөө бол ингээд дээшлүүлээд гаргаад ирсэн ийм төрлөх гэж байгаа юм байна л да. За ямар нэгэн өсөг байхгүй бол энэ өөрөө тухайн одоо серийн стандарт CPU нь байна. Тухайн модельийнхаа. За араас нь хэрвээ G орсон байх юм бол энэхүү CPU, энэхүү Ryzen-ийн CPU-тэй graphic chip цуг байгаа маа. Хэрвээ G байхгүй бол танд discrete graphic card хэрэгтэй буюу нэмэлтээр та өөрөө тусдан graphic card худалдаж авах боломжтой. Хэрвээ G-тэй байх юм бол та өөрийнхөө motherboard-ныхаа одоо нэг өдөр display port-уудыг нь ашиглаад ямар нэгэн одоо дүрсний гаралтай бол авчиж болох нэ гэж байна. За T үсэг байх юм бол low power, S үсэг байх юм бол low power with graphic. T нь бол одоо graphic байхгүй байна. За тэгээд H гэх юм бол mobile төрөлд орно. Энэ бол high performance. За U гэх юм бол standard mobile буюу одоо CPU-нуудыг хөвчлэн нөгөө нэг таблетанд хэрэгэлдэг, mobile хэрэгэлдэг гэдэг ч юм уу, эсвэл laptop-нд хэрэгэлдэг, эсвэл desktop-нд хэрэгэлдэг гэдээ бас нөгөө дотроо ялгаад янз бүрээр ингээд нэршлээд яваад байдаг шүү дээ. Тэрний ялгаа юм байна л да. За тэгээд U гэх юм бол standard mobile гэж хэлсэн. M гэх юм бол low power mobile буюу одоо тог маш багаар зарцуулна. За тэгээд сүүлийн үед басны гарч ирсэн болохоор E гэдэг одоо өсгөнүүд ерөнхийдөө бол гараад ирсэн байгаа тань л да. Энэ юу вэ гэхээр high efficiency гэж байгаа юм. Ер нь бол бас тог баг зарцуулна гэдэг одоо ийм зориултаа ашиглаж байгаа юм л да. За мэдээж тог баг зарцуулж байгаа CPU-нүүд гэдэг юм бол бас халалт багтай. Дээрээс нэмэх нь ямарваа нэгэн одоо бүр тийм хүчтэй кулер гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг бол тавих шаардлагагүй болж байгаа юм байна. За ингээд Ryzen-ийн CPU-нуудын талаар ерөнхийдөө бол маш товчноор та бүхэн тайлбарлаа. За тэгээд Ryzen-ийн CPU-нуудын бүр нөгөө доторх нарийн үзүүлэлтүүд, clock speed-ний хідэн одоо мегагерцийн RAM дэмжидгийн, PCI generation-ийн хэдийг дэмжидгийн гэдэг ч юм уу тэдгээр мэдээллүүдийг авах гэсэн бол AMD Ryzen-ийн өөрийнх нь вебсайт руу ороод бүх CPU-нуудын мэдээллийг ингээд гаргаад ирэх бүрэн боломжтой. За тэгээд сүүлд нь базаад та бүхэндээ хэлэхэд Ryzen 3 гэдэг бол хөвчлэн ерөнхийдөө бол гейминг төрөлтөө болон энгийн хэрэгцээнд хэрэгжилж болно. Хэрвээ та одоо юу гэдэг маш одоо өргөнөөр тоглодог Dota 2, CS:GO гэдэг ч юм уу тиймэрхүү тоглоомыг нэг тийм хүчин чадал шаардлагагүй тоглоом тоглох гэж байгаа бол магадгүй танд Ryzen 3 гэдэг CPU хэрэг болох. Хэрвээ та илүү өндөр хүчин чадал шаардсан тоглоом тоглох дуртай, шинээр гарсан AAA тайтлууд гэдэг ч юм уу тэрийгэ тоглох дуртай. Дээрээс нэмэх нь бас одоо тодорхой хэмжээний Photoshop байдаг ч юм уу, Adobe Premiere байдаг ч юм уу, видео эдит хийдэг гэдэг ч юм уу, тиймэрхүү одоо нөгөө нэг light content үйлдвэрлэнэ гэж ярьж байгаа байхгүй. Хэрвээ тийм хэмжээнд ашиглах юм бол магадгүй танд Ryzen 5 бас боломж юм байж болох юм. Бүр одоо нөгөө нэг стрим хийдэг, банк контент үйлдвэрлэдэг, рендерлдэг гэдэг ч юм уу, таны ажлын хэрэгцээ ерөнхийдөө бол тийм байгаад байгаа бол за тэгээд нөгөө нэг компьютер дээрээс тоглоод стрим хийн гэдэг ч юм уу, тийм зорилгоор ашиглах гэж байгаа бол танд одоо нөгөө Ryzen 5 болон 7 хэрэгтэй. За гэхдээ 5 дотроо нөгөө хүчин чадлын индексээрээ арай дээгүүр түвшний 7 болон 8 гэж бид түрүү хэлсэн шүү дээ. Enthusiast төрөл дээр гэдэг. Тэр Ryzen-ийн CPU-нуудаас бол хэрэглэх бүрэн боломжтой юм байна. За тэгээд 9 гэдэг бол одоо нөгөө яг A9-тэй яг гэж хэлж болох байх л та. Хамгийн одоо дээдлийн бүр одоо нэлээд одоо сериосны хандгаж байгаа бол мэдээж та A9-ийг за ихтэй мэдээж A9 нь Ryzen 9 за Ryzen 9 гэдэг юм бол мэдээж үнэн нь бол дээшлээд явна гэсэн үг. За тэгээд Threadripper-ийг гэрийн нөхцөлд одоо гэрте компьютер босгож байгаа хүн Threadripper-ийг одоо ашиглах шаардлага байна уугүй юу би бол сайн мэдэхгүй байна. Үнэхээр тэрх одоо 64 core 128 thread-ийн яг одоо ач холбогдлыг гэрийн нөхцөлд хэрэг зөвхөн тоглох гэж зөвхөн одоо контент хийх гэдэг ч юм уу тийм байдлаар ашиглах гэж байгаа бол заавал Threadripper руу нэх дайраад авах шаардлага байхгүй бах. Магадгүй тэр мөнгөө буцаагаад нөгөө график карт руу илүү зориулдаг гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ашиглаж болох нэ. За тэгээд энэ контентыг ерөнхийдөө бол би бэлдэж байхдаа судлаад явж байхад одоо нөгөө Ryzen 3, 5, 7, 9 гэдэг энэ тоонууд маань магадгүй Intel-ийн i3, i5, i7, i9 гэдэгтэй яг ингээ параллелдээд ингээ түвшнээр нь ангилаад явах юм болов гэсэн бас үгүй юм байна. Доторх үзүүлэлтийг нь ерөнхийдөө бол ингээ салгаад үзэх юм бол баг энэ Ryzen 3 гэдэг чинь өөрөө Intel-ийн i5-тай дүүцгээр юм шиг тиймэрхүү үзүүлэлтүүд гарч иж байгаа учраас бас энэ Intel Ryzen гэсэн хоёрын энэ нөгөө 3, 5, 7, 9 гэдэг тоонуудыг бас шууд тэр утгаар нь харьцуулж болохгүй юм байна л да. Дотроо янз бүрийн олон төрөл яваад байгаа юм байна. За тэгээд өнөөдөр ямар ч байсан та бүхэндээ маш түргнээр Ryzen CPU-ийн талаар мэдээлэл хүргэлээ. Хэрвээ танд таалагдсан бол та бүхэн мэдээж лайка дараарай, биднийг дэмжиж байвал subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн TechMac дугаараараа уулзлаа. Хэвдүүлээ баяртай. Хүсэж солида.